Баян Сэлэн гişүү асууж үг хэлнэ. За баярлалаа. За би байнгын орон дээр ярьжсэн зүйлээ бас энд давтаж хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За өнөөдөр бол нийгэмд шүүхийн нэр хүнд унсан. Шүүхийн нэр хүнд яагаад унваа? Өнөөдөр шудраг шүүх ард иргэдтэй үйлчилж чадчихна уу? Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй байж чадчихна уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Энэ юунаас болвоо гэж асуумаар байна. За дээд шүүхийн дээр бол тэнгэр байдаг гэж хүмүүс ярьдаг. За миний хувьд бол хууль буюу хүний эрх байх ёстой гэж боддог. Өнөөдөр хүний эрхийг хангахын тулд хууль үйлчилж яадаг. Тэгвэл өнөөдөр хүнийг удаан хугацаагаар хордог, цагддаг, мөрддөг, мөшгдөг энэ асуудал хэрээс хэтэрч байна. Өнөөдөр тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хичнээн байгууллага, олон байгууллага нэмэгдсэн. Тэгэхээр энд хүнийг хорихдоо мэдээж хүнийг хорихдоо шүүх маань өөрөө шийдвэр гаргадаг. Эцсийн шийдвэр гаргаж иж тэр хүн хоригддог. Мөрдөн байцаагч нар удаан хугацаагаар гар дээр хэрэг маргаанаас болж ачаал ихтгээс болж очиж чаддаггүй. Бүтэн сард нэг удаа хүнийг байцаадаг. Ийм асуудал байна. Энийг яаж цааш нь хүний эрхийг хангах тал дээр ажиллах вэ гэдэг асуудал. Дараагийн асуудал дээр цалин үүстэй холбоотой асуудал байгаа. Өнөөдөр шүүгч нарын цалинг нэмэгдүүлээд хараат бус ажиллах нөхцөл нь бүрдэн гэж үнэхээр үзэж байна уу? Дүндэн дорж дараах хариулаач ээ. Шүүгч нарын цалинг нэмээд өнөөдөр хараат бус бизнес эрхлэгчдээс, авилгачдаас хараат бус байж чадчихна уу гэдэг дээр хариулт авмаар байна. Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэрэг маргаан үүсгэсэн байгаа. Энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад одоо энэ ялангуяа эрүүгийн тэнхэнд шүүгчээр томилогдож байгаа хос баяр шүүгчтэй холбоотойгоор хэрэг маргаан үүсгэсэн. Энэ маргаан одоо өнөөдөр эцэслэн шийдэгдээгүй. Хос баяр шүүгчийг өнөөдөр 3 дахь чиглэлээр татаа оролцуулах тухай хүсэл шүүгчийн захирамж гарсан байна. Тэгээ ийм байхад өнөөдөр ерөнхийлөгч маань энэ хүнийг томилуулахаар оруулж ирж байна гэж байгаа. За мэдээж энэ хүн ажлын албанд арга барил туршлага ихтэй л баг. Ховд аймагт Нярвас ихсүүлээд л өнөөдрийн өндөрлөг хүртэл өнөөдөр ажилласан байна. Сайн байна. Гэхдээ өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт намтай холбоотой болон намын даргатай холбоотой эрүүгийн ирэг дээр захиалах юм шиг ийм л хэрэг манаа дээр үүсвэл энэ хүн шүүгчээр орж ирдэг. Захиалагч шүүгч гэж бид үзэж байгаа энэ хүнийг. Өнөөдөр шагналаа аваад өнөөдөр улсын дэд шүүхэд өнөөдөр томилогдож орж ирж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр та өнөөдөр танаас өөр шүүгчгүй юм шиг яагаад өнөөдөр манай дандаа хэрэгтэй холбоотой энэ хэрэг дээр орж ирд юм бэ? Энд хариулт өгөөч гэж танаас хүсэж байна.